4 өдрийн өглөөний 5 өнгөрч байгаа байхгүй юу. Тэгээд finally би өнөөдөр жолооны шалгалт өгч. Үгүй юу хаагүй гэж хэлдэг. Харин дотроо тэр өөрөө тогтсорсон. Линз ажлынхаа би жолооныхоо шалгалтанд бүр 100-аар тэнцээд заяа. Тэгээ бүр 4 минутанд хийлээ шүү дээ. Бүр ингээд шазуур зуулгаад бүр ингээд нэг уур хүрээцсэн байхгүй. Тэгэл нам бэлтэж байгаа хорсон чинь 100 авчихлаа. Би нөгөө дөрмийнхэн шалгалтын дээр өөрийгөө амар зовгоод байсан байхгүй юу. Энэ ажилтаа болохоор очиж хичээлээ үзэж чадахгүй онлайнаар сурчин гээд тэгэнгүүтээ ингээд бэлэн надад ингээд тэр хичээлүүдийг ингээд бэлтгэсэн онлайн хичээлүүд энэ байхад би тэрийг ерөөс уншихгүй номооч уншихгүй шууд ингээд нөгөө тест traffic test гэдэг нөгөө аппликейшнээс шууд тест ажиллаад тэнгүүдээ шууд шалгалт өгүүлэх байхгүй. Тэгэхээр чи нөгөө нэг яг үндсэн мэдих ёстой одоо таних тэмдэг юу гэдэг нь те одоо наазахын тийм онл юунуудаач мэдгүйгээр ингээд тест ажиллаадсэн чинь улам төөрөөд тэгээд ингээд байнга алдаад өөрийгөө зовгоодсахгүй тэгээд бүр ингээд тэсгээ ойлоод багш дээр очиод нэг 2 хоног суусан чинь бүр хоногч биш зүгээр нэг цаг суугаад тэрний маргааш дахиад нэг цаг л суусан 2 цаг багштай бэлтгэж бүр шал өөр амар ойлгоод тэгээд тэр ойлгосон дээрээс өөрөө жоохон хичээлийн үзэнгүүтээ шууд шалгалтаа өгсөн чинь 100 авсан. Тэгээд ер нь бол хэрвээ жолоон цуунаа гэд бодсон бол зөв өөрийгөө зовоолгүйгээр дөрмийн хичээлдээ нэг 2-3 удаа ядаж бичилж өчөөд ингээд бүтэн өдрийг зарцуулаад ч юм ингээд багшаасаа заалгуулад ингээд явцсан дээр. Ингээд амархан юмыг зүгээр л хүний толгой эргүүлээд идэм билээ шүү дээ тэр тестүүд чинь. Тэгэхээр тэрийг зүгээр багш нар дээрээс очиод ингээд асуугаад хамт суугаад хийчихвэл зүгээр юм байлээ. Тэгээ өнөөдөр хараа өглөө босож явсны хэрэг гарлаа. Очиж жолоогоо бэлтэж байгаа. Шалгалтандаа орчлоо. Тэгэнгүүтээ дээрээс нь ажиллаад харангуйтаа манай нэг найз Япон явах гэж байгаа байхгүй. Тэгээд найзаагаа гаргаж уулзж байгаа. Одоо 9 өнгөрчин гэртээ хүрээд байна. Өглөө 5 туссан болохоор бүр өнөөдөр ч юм уу жоохон нойрмоглоо тохиж авсаад ингэж авсаад л таа. Тэгээд би өнөөдөр Rockbee тоглолт үзэж байгаа. Цаг 2 болж байгаа байхгүй юу. Тэгээд 3 цагаас шүдний бэлэгт цаг авцсан. Шүдээ үзүүлж байгаа дээр найзтай уулзаад явж тоглолт үз. Тэгээ угаасаа амар сэрүү орсон бүр ингээд өглөө оройд бол бүр үнэхээр чичирмээр хүтэн байгаа учраас жоох юм зузаан юм өмсөе гэж бодоод өмссөн. Үстэй хэрнээ энэ яг нөгөө нэг гадна талаасаа үстэй нь юусаа харагддгүй. Ингээд хоёр араа маань ер нь амар модцсон. Тэгээ дээрээс нь шарлцсан. Тэгээд энэ доотлын шүд маань бүр ингээд увээгүй ингээд юу яагаад байгаа нугалраад биш баг урд урдаас харж суух гад бүр амар муухайлаад байгаа. Миний хувьд бол би бас гүн дээр хурж ирсэн. Тэгээд яг зүгээр хэлцүүч ажиллаж эхлэх хэрэгтэй. Тэгээд яг төлбөргүй сургууль сурж байхдаа бол зүгээр багштай хэлэл өнгөрдөг. Багш нь тэрийг би тэгээ Номын Баяр явж үзсэн байхгүй. Тэгсэн чинь Номын Баяр ямар хөөрхөн гоё болдог болцсон. Ямар ч гоё нэг тийм очиод амар гоё юм Улаанбаатарын хотын тийм иргэн шүү гэдэг бодол авагдах хойц ер нь айгүй гоёлсон мэлээ. Талбай дээр хийгддэг ч гэсэн амар гоё хитэн дэше бүх юм гоё харагдаад. Тэгээ Номын Баяр дээр нь хальт очиод ганцаараа байсан болохоор жоохон интроверт зан хөдлөөд ерөөсөө ингээ юм ухаж тунхаж үзэж чадаагүй зөвхөн нүдэрээ гүйлгэл явцсан. Хэрвээ хүнтэй байсан бол би ингээд ном ухаад бүх асруудаар ороод ингээд гоё явмаар байсан байхгүй. Тэгээ ганцаараа болохоор жоохон тухгүй санагдаад тэгээ заа цэцэг гэдэг нэг жоохон тойрж байгаа явсан. Тэгээд бүх төрлийн номнууд бүр бүгд нэг дор байдаг болсон. Амар хөөрхөн хөтөлбөрүүд энэ төр байдаг болсон. Кофе шоп юмнууд хөөрхөн байдаг болсон байлээ. Тэгээд иймэрхүү өдөрлөг юмнууд олон болж ивэл их хөөрхөн санагдсан. Улаанбаатар хотоор ингээд
хүмүүс ингээд юусэн ийш тийш явахгүй л байгаа болохоос би ингээд нэг амарсан өдрүүдээр хэсэг ер нь хөөрх ингээд нааш цааш явангууд айгуу тийм залуу бизнес эрхлэгч нар залуу ингээд ажилчид амар их болцгооцсон. Зөндөө их болцгооцсон. Тэгээ ингээд тойроод яваад энэ дэр өгөр явж ангууд газруудын одоо тийм интерьер юмнууд харилцаа соёл айгуу сайжирсан. Ер нь юмнууд айгуу хөөрхөн болж шүү. Яа. Гүрийг үгдээ. Их тавны гүр юм уу? Тэгвэл гэж. Тоглолт үзсэн тухайгаа яри заяа. Тоглолт бол бүр амар галж байсан. Би нөгөө бичлэгнүүд өн бүгдийг нь оруулмаар л энэ данж копирайт болоод авчиж магадгүй гэж бодоод жохон зүгээр дуунуудын хэсгүүдээс нь оруулж харуулъя заяа. Талцсан байна л та. Тэгээ нөө бүх хүмүүс ингэж өөрийг нь дагаад. Үзснээс болохоор Гинжин M2 тэгээд сая юу үзэж байгаа байхгүй юу? Rocket Bay. Тэгсэн чинь би ингээ Гинжин M2-д амар дуртай ингээд хүндэлдэг заяа бүх дуунууд нь хийт мэттэй би өөр амар дуртай байхгүй. Амар урам хугарсан Rocket Bay-ийг үзэхээс өмнө ч би яг юм сэтгэлдэлтэйсэн байхгүй. Яад вэ гэхээр ингээд шууд тэр ингээл нөгөө цэнгэлдэх рүү яваал орсон чинь бүр ингээд амар сонин тайз засал хийсэн мэс би бүр ингээд хараад үнэхээр шоконд орсон. Амар сони юм үлгцэн. Яг өөрсдийнх нь ингээд Гинжингийн талд 220 гэсэн нэг юм лого үлгцэн. Тэгээд Эмийн талд ингээд нэг юм уруул үлгцээс авах. Тэгээд тэр нь бүр ингээд намайг бүр тайз засах гэсэн ч би тийм юм хийхээргүй, тийм амар үзэмжгүй юм сонин мөнгөний бүр нэг дээр үеийн шинэ жилийн чимэглэл шиг юм наацаас ахгүй. Гинжин M2-ын тоглолт эхлэх гэж бүр амар удсан. Тэгээд бүр мангар олон танихгүй ингээд юм панчаанууд гарч ирж байгаа хгүй. Дуу хизээ гарч ирэх юмэ гэж хүлээсээр байтал бүр ингээд хүл өвдөөдөд нэг 2 3 ч үлээ. За мэдхгүй сайн санахгүй ямар ч нэг хідэн дуунуудаа хамт явж ийснаа шууд ингээд суурин дээрээ гинжин үлдээд бүр соолоогоо бүр мангар удаан дуусан заяа. Угсраа л тэгэхээр би
За тэгвэл одоо ийм бас солоогоо дуулах юм байна. Ингэсээр идэл одоо тэр хоёр яг миний одоо сонсомоор байгаа бороо мороо хийх гоё дуунууд ингээд бүр сүүлд нь явах юм байна да гэдэг. За ингээд тоглолт ингээд гоё хийсэн бол хүлээгээд ингээд өргөд баймаар байгаа аахгүй тэгсэн чинь ингээд амар уудах штэ гинжингийн соло бүр амар удаа яваад тэг мэдгүй нэг юм тийм урд хойно оруулаад нэг юм тоглолтоо сонирхолтой байлгаад гоё төргөөгөө тахгүй ингээд амар залхсан дэ сүултээ бүр ингээд гинжингийн тоглолтын дээр бүр маш олон хүмүүс ингээд гол ингээд тайзны ингээд энэ одоо задгаа талбай ингээд хоосон хэрнээ суудал дээр бүр маш олон хүмүүс байсан. Тэгэл би за ингээд ер нь нийтдээ хүмүүст ийм байгаа юм байна да гэж бодоод тэгээд за болиг шүү дундаас нь гараа авцаахгүй. Ер нь гинжин M2-ийн тэг VIP ticket-ийн хүртэл юмнууд амар онцгүй байсан гэд гой тоглолтыг хүндлээд ингээд үзгээд ирсэн амар олон үзэгчид байгаа шүү дээ. Тэгэнгүүт ингээд амар ороодч гарч ирээд баг 10 дахь үлд гарч ирсэн ахгүй өөртөө. Тэр хоёр хүний тоглолт шүү дээ. Тоглолт хийдээс жилээ 6-аас эхэлж чад ингээд бүхэлдэн 4 цаг царайгаа харуулахгүй байж байгаа тоглолтын дээрээ гарч ирнэ гэдэг чинь ер нь бол амар үл хүндлэл шиг санагдсан надаа. Бүр ингээд яг л би ингээд суперстарын тоглолт үзэж байгаа юм шиг мэдрэмж авсан заяа. Тэгээд юу жоохон рокбэнд тоглолтын дээр юу фейлсэн бэ гэхээр мэдээж хүмүүс чинь одоо ингээд орой л ер нь очиж штэ. Тэгээд ингээд 4 цагаас хаалга нээсэн гэж тоглолт 6 цагт эхлэхэд хинч 4 цагт очихгүй л ахгүй яг үнд бол очих нь нэг 20% 30% дээ. Тэгээд яг 6-аас 7-гийн үед хүмүүс ингээд амар ихсээд ирсэн чинь үзэж байгаа хүнийх нь тоон хэд вүлээ те. Тэгээ 2-3 хувьд зүйлгэж өгөө. Тэгээ нэг QR кодыг уншгаад нэг тэрнээр бүр амар асуудалтай мөнгөөр үзсэн. Тэгээ ингээд баг эрт утсан тулдаа манай найзд хоёр бүр ингээд хоцроод орсон заяа. Тэгээ инхээ ирэхэм давай ташаа энтриг ингээд сонсч чадаагүй. Тэгээ бүр ингээд пледэ аваад орох нэвтэрч яхад хойно бүр хэдэн мянган хүн үлдсэн гэж бодож байна. Хүмүүс бүр орилоод ингээд бүр яа болооч яа орой тоглолт дуслаа энэ гэл орилол. За тэгээд тэр плед бол үнэхээр фейл байсан. Юунд бол тэр олон хаалгатай илүү шууд хаалган дээрээс нь ингээл хүмүүсээ жоохон хуваахгүй ингээд нэг тийш нь ингээд бүгднгийн ингэж татангуудаа тэндээс плед аваад ингээд цаагаар орно гэдэг амар асуудалтай санагдсан. Жин тасалбарын зарагдсан одоо их баримжаа барагцаа байгаа шүү дээ. Тэгээд тэгвэл энэ их хүнийг бол ягаад ч энэ цэг дээр ингээд хідэн ажилтан байсан ч дийлэхгүй байна гэдгийг ойлгох хэрэгтэй юм байсан юм шиг санагдсан. За тэгээ нэвтэрч орсноос хойш бүх юм амар гоё ийсэн. Тэгэл би бүр ороод бүр тайзыг хараад бүр ойрлсон заяа бүр амар гоё ингээ голдоо мангар юм өндөр тайзтай god юм нэг юм юугаар гаргаж байгаа хгүй. Тэгээ хоёр талдаа ингээд нэг хэсэгт нь Rocket Bay-г өөрийг нь нөгөө хэсэгт нь ингээд хийхтэй үзэгчд рүү ингээд харуулад үзэгчдийн царай төрх мөрх юмнуудыг харуулад яг ингээд нэг амар гоё суперстаруудын тоглолтын дэр ингээд фэн ингээд тасралтгүй ингээд бүр ингээд амар дуундаа орсон бүх үгийн тагаж дуулаад гоё хийсэн гэдэг нь шүү дээ. Бүр яг Rocket Bay их тэр бүр тэгж гарсан. Тэгээд зураглагч нар амар сайн байсан гэл бүр яг хамгийн гоё сценуудыг түүж ингээд уусгаж ингээд оруулж ирээл. Тэгэл Rocket Bay гэсэн өөрөө ингээд тэг панчаанууд нь бүр ингээд маш хурдан цэгцтэй тэгээд амар гоё хурдан гараад дуус. Тэгээд Rocket Bay өөрөө гарч ирэнгүүтээ үнэхээр гоё дуулсан. Тэгээ үнэхээр гоё ингээд угсраад шууд л ингээд за миний ингээд одоо тэг уран бүтээлийн зам нь 14 жил лээ. Энэ 14 жилийн түүхийг бүгдээрээ ингээд эхнээс нь ахуулаад ингээд хамтдаа явъя гэл. Тэгэл бүр ингээл яг ингээ хит дуунууд ухсрал шууд явцсан. Хит дуун хамгийн сүүлд гараад бүр ингээ хүмүүсийг зовоогоо л ингээл тэгэл тэр нь л одоо энэ тэг тоглолтыг баг барих юм шиг. Rocket Bay болохоор ерөөсөө тгээгүй бүр ингээд амар сайн шууд ингээл ерөөсөө дуунуудаа ингээл үеэр нь ингээд дуулсан. Тэр нь бүр амар гоёсэн байхгүй. За бүх юм амар зохион байгуулалтайсэн. За тэг би угаасаа худлаа гэж бодоод 0 ороогүй 0 эдэлэр бол ямар ч юм мэдгүй. Асрууд идэж уух юмнууд бол гоё эсэ олон төрлийн сонголттой хурдан үйлчлээд гоё байсан. За тэгээ хамгийн гоё эсэ юм надад Rocket Bay дээр нөгөө тайз амар гоё эсэ. Ингээд 3 дэлгэцтэй голын дэлгэц нь ингээд амар өндөр тэгэнгүүтээ яг тэр хэсэгтээ ингээд дуутаага таарсан одоо нөгөө юу явуулаад Rocket Bay зүгээр нэг юм тоглоом хийдэд шүү дээ юм дүрстэй. Тэрийг одоо юу гэж хэлдэм би одоо яг мэдэхгүй маа яг энэ хиллэгийн миний хаар бол зүгээр ингээд бараг л энэ Google-тэй кино шиг юм заяа. Буужин баяраа гэж сансрын ингээд хэсэгчээг ингээд тоглолтоо хэлэнгүүтээ тэгэл ерөөсөө тэр ингээд тоглолтын төвшөд ингээд бүх хэлбэрээр ингээд хувирайл заяа. Bor Arrest Gump дээр болохоор гэл нөгөөдхийн байнгын зөксөж яг үгүй гэд ч юм уу. Тэгснэ эвдэрхийн хүн дэр ингээд толгоон байхгүй толгооноос нь ингээд утаа гараал. Тэлэг ингээд дуунтай нь холбоотой ингээд голын юу хэсэг яг ингээд гоё ингээд амар гоё сонирхолтой Google-тэй үзэж байгаа юм шиг.
Тэгэл бүр ингээл тайз руу ингээд зөксөө зайгуул харсан ямар ч байсан ингээд бүр харц салгаж чадахгүй. Тэгсэн чинь эм гинжи хоёрын тоглолтын дээр бүр ингээд голын тайзаа харахгүй байгаа шүү дээ. Ингээд голын тайзаа ягаад ч харж чадахгүй. Угаасаа амар намхан хүмүүст ингээд тэр ингээд их хүн дунд чинь ягаад ч тайз руу харж чадахгүй байхгүй. Фэн тикет лаваагүй бол. Тэгээд ингээд тайзаа гоё харж чадахгүй байхад хоёр талын дэлгэцэн унтраад нилээн хэсэг болсон заяа. Тэгээ бүр яагаад ингээд тэг ингээд хоёр ингээд артист гарч ирж байгаа. Инхээ ирхэм хоёр гарч ирж байгаа хгүй. Тэгсэн чинь нэг артистын бүр амар удаан. Би бүр ингээд дуун дуусгаад идэг нөгөө артистыг хармаар идэг. Тэгээ зураглаач амар хэцүү байсан. Тэгээ би ер нь бол сайн тоглолт үзэж дуусаад за ингээд ер нь тоглолт хийн гэдэг чинь өөрөө өөрийгөө хэр үнэлж байгаа. Өөрөө өөрийнхөө ажлыг хэр одоо перфект болгомоор харагдуулмаар байна. За тэгээ тэрэн дээр нэмэгдээд ингээд энэ олон хүн өөрийг нь үнэлээд ингээд плед аваад ирж байгаа. Тэр үзэгчид сонсогчид доо тэр хүндэлж байгаа нь одоо энүүгээр харагддсан байна гэдэг юу нээр ойлгосон. Тэгэл за Rocketbay бол угаасаа шал өөр левелийн хүн юм байна. Тэгээд тэрийг нэрээ үзчихсэн артистууд байсан бол бүр хичиж өгөх байсан бах уу. Одоо гинжи үзсэн бол шал өөр л мэдрэмж авах. Гэтэ би яг муухай, гинжин муухай гэж амж бид тэр хоёр хүний хувь одоо артистууд нь дуртай. Тэр тоглолтыг зохион байгуулсан яасан тиймэрхүү хүмүүс нь л дутууд болмол байсан байх. Тэгээд ер нь л тэгээд бас ингээд тоглол тухайн тэр хоёр хүний тоглол ингээд маркетинг ингээд арын албаа бүгдийг ингээд ингэж байгаа ч гэсэн бас өөрөө ер нь жоо хариуцлагатай тий тоглол бүх юмдаа ингээд тийм байсан дээр байх гэж бодсон. Тэгээд ямар ч байсан тоглолтын хувьд ийм байна. Амар сайд мэдээтэй би өнөөдөр ингээд амар давуу нагаад гэсэн чинь яасан бэ гэсний би өнөөдөр жолооныхаа шалгалтнаар унтсан байхгүй. Тэгээд би ер нь бол жолоондоо нэг 4-5 удаа гарсан. Гэхдээ би ингээд барьдаг болсон байхгүй юу. Тэгээд амар сайн барихгүй байгаа ч гэсэн ер нь бол зүгээр хэмжээндээ хүрхэн бариад байгаа. Тэгсэн чинь би өнөөдөр ингэж жолооны шалгалт өгөөд ингээд бүх юм ингээд амар сайн хийсэн байхгүй юу. Яг хөдлөөл ингээд тохоо мөхөө бүх юм өгвөл игнэмиг барай амар сайн сүлэл. Тэгсэн чинь манай ингээд нөгөө жолоодсан цагдаа маань ингээд за ингээд буцаж иргэн шүү гэд. Тэг ингээд замын голоор ингээд нөгөө нэг ингээд эргэрээ гэсэн тэмдэглэхэд нь шүү дээ. Тэрүүгээр ингээд буцаж эргэж орохдоо би хурдаа хасаагүй. Тэг нөгөө хурдаа хасаагүй болохоор өрүүлээ амар хэцүү дараад тэгэнгүүтээ ингээд хоёр игнээ ингээд дамнаад ингээд явцсан байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь тэрэн дээр эргэлт муу байна ингээд тэгээд шууд жолоон дээр унцаахгүй юу. Тэгээ одоо нэг унчаан бол 7 хоногийн дараа ирхэн сэргдэг гинэдээ ирэх 7 хоногоос ихэж жолооны шалгалтанд өгөндөө би одоо 2 дахь удаагийнх дээрээ угаасаа тэнцэн гэж бодож байна. Тэгэхгүй бол нөгөө ажлаас чүлээ авч яваад байгаа болохоор амар хэцүү байгаа. Ойрын өдрүүдэд нэг иймэрхүү л нүүр онцгийн гоё юмгүй тоглолт нэг иймэрхүү болсон. Тэгээд миний жолооны ингээд нэг үлгэр дүүл болол өглөөс өмнө жолооч болчих юмсаа л гэсэн мөрөөдөлтэйгээр одоо бараг амьдэрч ин даа нэрнгээс. Ямар ч гэсэн эх 7 хоногийн бичлэгээрээ жолоондоо тэнцэж гисэн уулзцгаая.